За юу байна да? За би сургууль дээр ирээд 7-8 хоногчлоо би эгч нартайгаа байрласан. Волейболын тамирчдаараа. Тэгээд яагаад байрласан бэ гэвэл бид нар одоо ингээд хаяада бэлтгэлэг хийхгүй ингээд таслаад байгаад байгаа хгүй юу. Тэгэхээр ингээд өдөржингөө сургууль дээр байрлаад хар өдөржингөө бэлтгэлтэй ороод өдрийн 3 бэлтгэлтэй. За техникээс авч. Тэг ингээд яаж авахгүй юу гэсэн чинь тэгээд ер нь бол тэгээд байж авахгүй юу. Тэгээ яагаад би сургууль дээр байрласан тохиолдолд нэг бичлэг хийжсэн те тэр бичлэгийг ер нь санаж байна. Та нар үзээд follow бас лайк гэдэг бит ямартаарай. За юу. Бас энэ бичлэгэн дээр ч гэсэн. Тэгээд би ер нь бол энэ сургууль дээр ирээд байрлаад 10 мараа хонжлоо заяа. Бараг 7 гэж хэлсэн бол бид нар ирээд бараг 10 мараа хонжив. Тэгээд би тэгэрснээс хойш ингээд амар их арчилсан. Тэгээд бүр зөндөө олон адил явдал болсон. Тэр бүгдийг би бич чадаагүй л дээ. Ягаад гэвэл миний утасны цэник унтарсан яаж яах дээр тог хэрдгүү за амар тэнэг. Тэгээд бид нар ууланд нэг өдөр бүгдээ салхилсан бохгүй юу. Тэгээд бас нэг хүний төрсөн өдөр болсон. Ууланд авирсан нэг хүний төрсөн өдөр болсон. Тэгээд би та нарт агаарлах гэж байгаа бичлэгээ оруулсан баг тий. Оруулах гэж байгаа. Би энэ одоо энэ 7 хоногт ямар ч утас уух боломж байгаагүй. Яг бол дээр тог байхгүй учраас би уцаа бүр огт цэнгэлж чадаагүй. Энэ 7 хоног миний утас дан 5% тэл явсан. Одоо ч гэсэн миний утас хэдэн хувьтай байгааг би харъя. 5% тай. За ингээд бичлэгээ дуусгая. Тэгээ үргэлжлэлийг би дахиад оруулнаа. Би уцаа цэнэглэнгээд тэгээд яахгүй бол одоо би цэнэглэгчээ олох гэж удвал миний утас унтрна. Тэрэнд ор зүгээр унтраалтайсан дээр баг. За тэгээд үргэлжлэлийг би дараагийн тайлбараас үзүүлнэ.